Сайн уу? Би өглөөний кофе уух цагаа ашиглаад өөрийнхөө сүүлийн үед хамгийн их ашиглаж байгаа стилийн типийг хуваалцахаар шийдлээ. Хадгалаад аваарай. SNS, Instagram дээр сүүлийн үед хамгийн их харагдаж байгаа мөн энэ үйлрлийн хамгийн халуухан гутлуудын нэг бол flip-flop сандал. Даалан эрэг дээр, элсэн дээр эсвэл гэр зуур маш юм тухтай энгийн байдлаар өмсдөг байсан бол энэ үйлрэлд хамгийн загварлаг гэсэн хүмүүсийн сонголт болж бараг л хамгийн их өмсөгдөж байгаа харагдаж байна. Тэгэхээр яагаад энэ төрлийн сандал маш тренди тэгээд viral болж байна вэ гэхээр миний ажилласнаар миний харж байгаагаар бол сүүлийн үед хэтэрхий анхаарал татсан юм багсын outfit өмсөд ч юм уу эсвэл хэтэрхий тод өнгөтэй эсвэл дизайнерын брендийн маш гоё юм юу гэдгийг ажилгаатай ажилбартай хувцас өмсчиж загварлаг хүн гэдэг ойлголт нэлээд хуучирсан. Тэгэхээр ямар хүн өнөөдөр загварлаг стайлиш вэ гэхээр өөрийнхөө биеийн хэлбэрт яг тохирсон гоё фиттэй загварыг өмссөн. Эсвэл бяцхан поинтоор өөрийн стилийн тэр онцлогийг харуулж чадж байгаа хүн өнөөдөр хамгийн загварлаг хүмүүсийн тоонд орж байгаа. Тэгэхээр өнөөдөр миний ярьж байгаа энэ flip-flop сандал бол стайлинг хийхэд хамгийн хэлбэр бас маш жижигхэн поинтоор өөрийнхөө стилийг гоё сонирхолтой болгож өөрийнхөө онцлогийг тодтогч болох сандал гэж бодож байгаа. Миний хувьд бол яг өдөр тутамдаа энэ сандалыг хамгийн их өмсөж байгаа. Бараг л нэр өдөр болгон өмсөж байгаа. Гэхдээ яг дангаар нь өмсөхөөр заримдаа хэтэрхий энгийн харагдаад байдаг. Тэгэхээр нэг ийм аймсан дээр өдөр тутамдаа их өмсөж байна. Яг үнэндээ энэ саарл өнгө бол миний стил дээр заримдаа жоохон хүчгүй ийм хаарц цагаан саарл нэчрэл өнгүүд дээр өмсөхөөр айгүй энгийн даруй харагдаад байдаг учраас би өнөөдөр ийм хоёр төрлийн золинд гаргаад энэ хоёрыг ашиглаад flip-flop сандал дээр илүү онцтой болгох аргачлалыг хуваалцах гэсэн юм. Энэ синхрон амьсыг бол би айгүй удаан өмсөж байгаа. Тийм миний хамгийн хайртай амьс. Гэтэ жоохон ингээд муудаад байгаа учраас ингэж голыг нь олж агаад. Юу юм бэ? Тэгээ бас талаас нь ажиллаж байна. Ингээ хоёр талаас нь ажиллаж байна. Гинээс бас ажиллах шийдэл. Үсгийг ингэ таваад ич. Тийм инээдтэй хэлбэртэй. Ааха. Хөөс яг ижилхэн синхронтой болохоор сайн ялгаж харагдахгүй. Тэгээд доор нэг ногоон юм дэвчлээ. Бүхэлдээ хар өнгийн хувцас өмсөх үедээ ингээд оймсороо point толгоод ингээд ялгаруулад өмсчихэд аягүй айтайхан санагдаж байна. So cute. За дараачихааг бол энэ улаан өнгийн flip-flops дээр хийхээр бодчихэд. За энэ удаад бол зөвхөн амьсны хойно нөгөө төрөх хэсгийг нь ашиглана. Мимигийн загварын шоунаас харж амсан болов гэж бодож байна. Би бол яг мимигийн загварын шоунаас харчаад энийг ер нь заавал туршна гэж бодсон байсан. Тэгэхээр ашгүй зуны үйлрэл ирж гоё аргыг ашиглах одоо цаг нь ирлээ тийм ээ. Зөвхөн энэ хэсэг дээр л өмсөж. За ингэж харагдчихэв. Надад бол энэ аим хөөрхөн санагдчихэж байна. Дээгүүрээ бол маш энгийн хувцас өмсөн тохиолдолд тийм ээ тийм өдрөө зөвхөн доогоор гутал болоод амьс ингэ ялгарч авах маягаар өмсөд тухайн өдрийнхөө тэр энгийн outfitтэй нэг fresh тийм ээ нэг шинэлэг mood-ийг нэмж өгөөд тухайн өдрийн хувцаслал тийм point байдлаар ингэж харагдчихна. За ингээд өнөөдөр нэг харц өнх байраад яг энэ хувцастайгаа яг энэ улаан өнгөлөшөө өмсөд ажилдаа явахаа шийдлээ. Тэгэхээр та нарт синхрон амьсны загвар болоод энэ шар амьсных аль нь илүү оновчтой бас аль нь илүү таалагдж байна вэ гэдгийг комент хэсэгт сэтгэл бичиж үлдээгээрэй. За энэ мэтчлэн хүн бүрийн хувцсны шүүгэнд байдаг айтемсуудыг ашиглаад стайлинг хийх мөн стилийн зөвлөмжүүдийг авахыг хүсвэл лайктаарч фоллоу хийгээрэй. Ажилдаа гарлаа. Bye.